Хувь хүний орлогын албан дотрын хөнгөлөлт чөлөөлтийн ТТ06 тайлангийн маягтыг хэрхэн бөглөх вэ? Зааврыг оруулж байна. За тайлангийн систем руугаа нэвтэрч ороод тайлан тушаах гэд орохлоор ТТ06 сонголтоороо гараад ирнэ. За тайлан руугаа ороод хамгийн түрүүнд хийх ажил маань тайлан доошоо гүйлгээд хадгалах товчоод харах хэрэгтэй байгаа. За тайлангаа хадгалсны дараа хавсралт мэдээнүүдээ бөглөнө. За хэм 06-гийн 4 хавсралт мэдээн дээр юу бөглөх вэ гэхээр эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийн дүнг 1-р мөрөн дээрээ хуулаад тавьчих хэрэгтэй байгаа. За дараа нь мэдээ цэц рүүгээ ороод татрын орлогын мэдээлэлээ татаж авна гэсэн. За орлого татах товч маань хаана байна гэж асуугаад байдаг. Доошоо дэшээ гүйлгээд үзээрэй. Доор нь байгаа шүү. За мэдээ татах товчийг дарчихлаар таны цалингийн мэдээ ороод ирнэ. За энэ хэрэг маань 36.2 сая төгрөгийн цалингийн орлоготой гэсэн мэдээ татагдсан байна. Мэдээгээ татаад хадгалчих. Өөртөө тайлан руугаа ТТ06 руугаа ороод хадгалах товчоо дараад дараачийн хавсралт мэдээгээ бөглөнө гэсэн. Энэ хавсралт мэдээ маань хэм 06-гийн 5 буюу татрын хөнгөлөлтийн тооцоолын мэдээ. За энэ татрын хөнгөлөлтийн тооцоолын мэдээлэлээ бөглөж бүрдүүлэх материалын товччин идэвхжиж гарч ирдэг байгаа. 6 дугаар мөрөн дээр маань сургалтын төлбөрийн хөнгөлөлт, 7 дугаар мөрөн дээр маань суралцагч өөрөө орлогоо олоод хөнгөлтөндөө хамрагдаж байгаа мэдээлэл маань. За 13 дугаар мөрөн дээр болохоор орон сууцны чинь хөнгөлтийн мэдээ орж ирнэ гэсэн. За 1-р мөр маань үлдчихэж байгааз 1-р мөрөн дээр юу вэ гэхээр хувь хүний орлогын албан татврын тухай хуулийн 23-ийн 1 дэх хөнгөлөлт буюу цалингийн шатлалаар олгогддог шууд хөнгөлөлт байгаа. Энэ хөнгөлөлт маань 36 саяас дээш орлоготой бол татвар хөнгөлөгдөхгүйгээр заагдсан байгаа. За энэ иргэний хувьд бол 36.2 сая төгрөгийн орлого татагдсан учраас хөнгөлөлтөнд нэмж тусгагдах дүн орохгүй гэсэн үг. За ингээд нөгөө ТТ06 руугаа дахиж ороод тайлангаа хадгалчихна шүү дээ. Нэг хавсралт мэдээгээ бөглөөд дахиад тайлан руугаа ороод хадгалаад байна гэсэн үг. Ингээ хадгалсны дараа бүрдүүлэх материал руугаа ороод нөгөө хөнгөлтийн товч маань идэвхжид гараад ирнэ. Энэ хөнгөлтийн товчноос яг ямар төрлийн хөнгөлөлтөнд хамрагдаж байгаа сонгоод үргэлжлүүлэх товчоо дарахад сонгосон хөнгөлтийн маань хавсралт мэдээнүүд маань гараад ирнэ гэсэн үг. За ногооруулсан хэсэг маань болохоор хур системээс шууд татагдаж орж иж байгаа мэдээлүүд экслсэн байгаанууд нь болохоор нэмэлтээр танаас шаардлагадах материалуудаа гэсэн. Аль болох материалын чанартаа анхаарал хандуулаарай. Ойлгомжтой, товч бөгөөд тодорхой, ойлгомжтой материалуудаа хавсрахчих юм бол бидний шалгаж хүлээж авах хугацаа богиносноо гэсэн үг. Зарим нь төлбөр төлсөн баримтын мэдээ оруулж байгаа ингээд зөндөө олон файлууд хавсарчсан байгаад байдаг. Энийг нөгөө аль хөнгөлт нь аль төлсөн баримт нь вэ гэдгийг ялгаж салгаж ангилахад жоохон хүндрэл учраад байдаг. Тийм болохоор та бүгд маань анх удаа материалыг чинь шалгаж байгаа татвар улсын байцаагчид хөнгөвчлөөд аль болох ойлгомжтойгоор оруулахыг бодоорой. Материалуудаа хавсаргаад дууссаны дараа аль банкны даансанд буцаа авах дүн чинь хэдэн төгрөг, мэйл хаяг, холбогдох утасны дугаар чинь зөв үү гэдгээ хянаад хадгалах товчоод арчих хэрэгтэй байгаа. За ингээл тайлан маань үндсэндээ бэлэн болно гэсэн. Тайлангаа ингээл хийчихнэ гэсэн үг шүү дээ. За тэгээ төгрөг мөнгөөр зөвшөөр шүүлсэн гэж чеклээд хадгалаад илгээ их товчоод арснаар таны тайлан хийх процесс ажиллагаа үүгээр дуусч байна гэсэн. За ингээд дууссан уу гэвэл бас үгүй ээ. Юун дээр анхаарах вэ гэхээр тайлангийн төлөв дээр анхаарна шүү. Шин гэсэн төлөвтэй байх юм бол та тайлангаа огт оролдож үзээгүй байна гэсэн. Хадгалсан төлөвтэй байх юм бол за ямар ч гэсэн тайлангаа оролдоод үзсэн байна. Хадгалах товчмочоо дараад үзсэн байна гэсэн. Илгээсэн төлөвтэй байх юм бол та ямар ч гэсэн тайлангаа хийгээд илгээсэн байна. Илгээсэн төлөвтэй байж байхдаа би хөнгөлтийн дүнгээ буруу тооцоолсон байна. Би буруу мэдээгээ оруулсан байна гэж үзэж явах юм бол тайлангаа засварлах бүрэн боломжтой байдаг шүү. Хуваарлцсан төлөвтэй байх юм бол харин уучлаарай. Засварлах ямар ч боломжгүй болчихно. Татвар улсын байцаагчтайгаа холбогдож байгаад буцаа алгаж болно гэсэн. Тэгжээ тайлангаа засварлах боломжтой болдог гэсэн. За тайлангийн чинь хүлээгээд авсан гэсэн төлөвтэй байх юм бол окей. Таны эмчлийн ажил дууссан.
Татвар төлөгчид буцаасан төлөвтэй байх юм бол тайлангаа яаралтайгаар засварлаж илгээх ёстой гэсэн үг. Тайлан яагаад буцаацсан юм болоо гэж асуугаад байдаг. ТТ 06 руу ороод доошоо гүйлгээд хадгалах илгээх товчон чинь доор сэтгэл гэсэн үг байгаа. Тэрэн дээр дарчихлаар татвар уусан байцаагч яагаад буцаасан шалтгааны бичсэн байгаа. За тэр засвархын шалтгаан нөхцөлийг нь засварлаад тайлангаа дахиад засварлаад илгээчихэд болно гэсэн үг. За тайлангийн хугацаа чинь 2 сарын 15-ны дотор байгаа хуулиараа харьяа татврын алба маань ажлын 20 хоногийн дотор тайлагч нь хүлээж авч шалгаж баталгаажуулах үүргийг хүлээж байгаа. За баталгаажуулсны дараа төрийн сан руу мэдээлэл чинь очино. Төрийн сан маань 2 дугаар удирлын дотор буюу 6 сарын 31-ний дотор тайлан хүлээн авах татврын чинь хөнгөлт чөлөөлтийг дансруу чинь шилжүүлэх үүргийг хүлээдэг байгаа гэсэн. За ингээд миний заасан хичээл өгөр өндөрлж байна. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.